Баатар ахлагч маань дөрөвчийн бүтэн санд 1-р Тимот номыг эхлүүлсэн байгаа. Тэгээд өнөөдөр бүгдээрээ үргэлжлүүлээд 12 дугаар ишлэлээс нь хамтдаа уншаад 1-р бүлэг дуустал өнөөдөр бүгдээрээ харцгаая. Надад хүч чадлыг өгч байдаг бидний эзэн Христ Есүст би талархдаг. Яагад гэвэл тэрээр намайг итгэмжт хэмээн үзэж энэ үйлчлэлд томилжээ. Би урд нь Бурхныг доромжлогч, бусдыг хавчигч, хүчрхийлэгч байсан ч өршөөлийг хүртсэн. Би Есүст итгэдэггүй байхдаа мэдэхгүйгээсээ болж тэдгээрийг үлдсэн ч бидний эзний хайр нэгүсэл Христ Есүсээр дамжин итгэл ба хайраар халин бэлгсэн юм а. Христ Есүс гин нэгүүлтнүүдийг аврахаар энэ ертөнцид ирсэн гэдэг нь бүрэн хүлээ авбал зохих бат найдвартай үг илээ. Тэрхүү гин нэгүүлтнүүдийн хамгийн адаг нь би байна. Гэсэн ч би өршөөлийг хүртсэн. Өөрт нь итгэснээр мөнх амьд хүрэх хүмүүс жишээ болгохоор Христ Есүс төгс төвчээр эхлээд надаар дамжуулан ийхүү харуулжээ. Мөнхийн хаан, үл мөхөх, үл үзэгдэх, цор ганц бурханд хүндэтгэл ба алдар нь өн мөнхөд байх болтугай. Ерөөл Батөршгэ. Тимот хүмүн энэхүү үргийг чамд даатгаж байгаа минь чам тандсан иш үзүүлгүүдийн дагуу бөгөөд чамайг тэдгээрийн дагуу сайн тэмцлэр тэмцээсэ гиснэх юм а. Итгэлтэй эрүүл ухамсартай бай. Үүнийг үгүйсгсэн зарим нь итгэлийн хувьд сүрсэн хөлөг онгоц мэд болжээ. Тэдний дунд Хименей, Александр нар багтнаа. Бурхныг доромжлохгүй байхад сурахын тулд би тэднийг сатаанд тушаасан. За ийм нэг бүлэг ишлэл байна. За тэгэд өнөөдөр миний гол төвлөрөхийг хүсэж байгаа хоёр зүйл болохоор итгэл ба мэс чанар гэдэг энэ зүйл дээр байгаа. Тэгээд тэгэхээр та бүхэн маань анзаарах юм бол стандарт Монгол орчуулган дээр хуучин ариун библиэлд мэс чанар гэдэг үгийг эрүүл ухамсар гэж орчуулсан байгаа. 19 дэх ишлэлээр. Тэгээд энэ хоёр дээр гол нь төвлөрж та бүхэнтэйгээ хуваалцаж ярих хүсэж байна. Тэгээд за Паулыг бид нар бүгдээрээ санаж байгаа тийм. Баатар ахлагч маань бас түрүүчийн номлол дээр хэлжсэн санагдаж байна. Паул маань өмнө нь Саул байсан. Тэгэхээр бүгдээрээ Саул ахтай хэн байсныгаа энэ хэлсэн байна. Бурхныг доромжлогч, бусдыг хавчигч, хүчрхийлэгч байсан гэж хэлж байна. Тэгээд нэг талаас Паул ахлагч маань илч маань болохоор даруй зүрх сэтгэлтэй. Одоо Паул сайрхаж хэлвэл Христ итгэгчийн хувьд сайрхаж хэлвэл маш олон зүйлүүд байгаа тийм үү. Сайн мэдээний төлөө, харь үндэстнүүдэд сайн мэдээг тараахын төлөө бүх амь амьдралаа золиослсон. Үнэхээр үүний төлөө тууштай явсан юм хүн байгаа. Тэгсэн хэдий ч гэсэн өөрөөгөө тэр Бурханд итгэхээс өмнө ямар хэн байсан бэ гэдгээ ингэж маш юм хурц үгээр өөрийгөө хэлсэн байна, шүүсэн байна. Бурхныг доромжлогч, бусдыг хавчигч, хүчрхийлэгч. Тэгээ үнэхээр тийм байсан. Үлс номоос харах юм бол тийм 9-р бүлгээс чинь харах юм бол Паул үнэхээр тийм байсан. Тэрийг маш зөв юм игээд явж байна. Би Бурхныг хамгаалж байна гэд маш гал халуун сэтгэлээр сайн тална. Тэгвэл буруу зүйлийн төлөө тэгж явж исэн ба. Итгэхээс өмнө яг тэр тухайн фарисей юм уу их удаа хүнийхээ хувьд Паул бас сайрах юмуд маш их байсан. Тэгээд тэрэндээ ирдсэн тэгээд өөрөө зөв гэж бодож исэн тэр зүйлүүдийг хийж явж байхдаа энэ зүйлүүдийг ингээ Бурхны эсрэг тэрсэлж байсан байна. Тэгээд бид нэр Үлс намаас мэдэн тэ хараага түр алддаг байгаа. Хинбэ та гэсэн чинь чиний авчаад байгаа Есүс байна гэж хэлсэн ба. За тэгэхээр бүгдээр Паул бол тийм байна. Бүгдээр өөрсдөө Саул байсан үеийг бас санья тийм үү. Бурханд итгэдэггүй. Одоо энэ дотор яг итгэдэггүй юм байхгүй гэж бодож байна. Бурханд итгэдэггүй байх үед бид нэр яаж одоо орчин хэллэгээр одоо яаж бодилж, төөрж, гансарч, цөхөрж тий эсвэл гим нүгэлд автаж ёс бусын 9 зүйлүүдийг хийж явсан мөлий. Тэр зүйлүүдээ бүгдээрээ санья. Тэгээд энэ 15 дахь ишлэлээр байна шүү дээ. Христ Есүс гим нүгэлтнүүдийг аврахаар энэ ертөнцид ирсэн. Хэрэг хүний хэмжүүрээр хүн энэ хорог шүүдэг байсан бол тэр хүний шүүлт бол ер нь бол хатуу байдаг тийм үү. Бурхны шүүлт бол өгөөмөр. Өршөөлөөр ариун нэгүслэр баян байдаг. Хүмүүсийн хувьд аль хэдийн гологдсон, хаягдсан энэ бит хоёр гэдэг ч юм ингээд гологдохоор тэр хүмүүсийг Бурхан
тэр гим нүгэлтнүүдийг одоо алингаа алдсан, яадгаа алдсан тэр гим нүгэлтнүүдийг бурхан өөрийнхөө аврал руу дуутахаар ирсэн. Тэгээ 2 дугаар бүлэг дээр бид нэр одоо үзэн тэ бурханы хүсэл бол хүн бүр үнний мэдлэх дээрээсээ аврагдаасаа гэж хүсэж байгаа гэж байна. Тэгэхээр хүн бүрт тэр боломжийг бурхан нээж өгөхийг хүсдэг. Энэ бол тэр хүн хэр их эсвэл хэр бага гим нүгэл үйлцснээс үл хамааран хүмүүсийн үед пупа гэмээр тэр гим нүгэл үйлцсэн үнийг ч бурхан аврахыг хүсдэг, авардаг угаасаа. Тэгээ бид нэр тийм хүмүүсийг олон мэднэ. За тэгээд өнөөдөр энэ бүлэг ишлэлтэй холбоотой бүгдээрээ тэр цаг үе тэр одоо амьдралын бүлгүүдээ эргэж нэг санаа те бид нэр заримдаа бас мартсан явж байдаг. Бид нэр чи хэн байсан бэлээ? Хэн байснаа бид нэр ер нь бол мартаж болохгүй. Тэгээд гим нүглүүдээр нөгөө өөрийгөө байнга ялдаад одоо тийм хэцүү амьдралаар амьдрах гэсэн үг биш. Гэхдээ бурхны өмнө өөрийгөө даруусах, бурхны авралын үн цэнийг ойлгох, зүрх сэтгэлдээ оруулах, бурханд үргэлж талархалтай байх. Үүний төлөө бол тэр өнгөрсөн амьдралын тэр хар бараан гашуун тэр юмнуудаа бол бид нараас санаж явах ёстой. Тэгээд давтаад хэлье. Тэр өнгөрсөн амьдрал бол бид нэрийг насан туршид маань яллах, хэцүү байдалд оруулах, өвтгөх тэр зүйл бол биш. Тэгээд бурхан өршөөлөг баян учраас тэрийг маань аль хэдийн тэр гим нүглүүдийг хизээч үлдэж байгаагүй мэтэр цагаатгсан, ариусгасан тэр гим нүгэл бол бурханы нүдэнд байхгүй болсон ба. За бидний итгэдэг бурхан бол ийм агуу өршөөлөөр баян бурхан байна. Тэгээ өршөөлөг хүртсэн гэж 2 удаа хэлсэн байна. Тэгээд хуучин орчуулган дээр хамгийн тэргүүнд нь байна гэдгээс одоо шинэ орчуулган дээр хамгийн адагт нь би байна. Одоо бүх гим нүгэлтнүүдийг жагсаах юм бол би хамгийн адагт нь зогсохоор гэж одоо Паул өөрийгөө зүйрлсэн байна шүү дээ. Эндээс Паулын бас тэр давруу зөрчил харагдж байгаа. Мэдээж гим нүглийн үед бол хамгийн адагт нь зогсохооргүй байсан баг. Гэхдээ Паул бол бас хангалттай гим нүглүүдийг бол үйлдэжсэн. Тэгээ Библийн баатруудыг харах юм бол маш олон баатрууд гэмээр олон гим нүглүүдийг үйлдсэн байдаг шүү дээ. Давидыг саний те жишээ нь гэх мэтэр. Тэгээд тэр бүх баатруудыг ч бурхан бид нарыг ч бас өршөөсөн байгаа. Өршөөлөг биднэрт хүртээсэн байгаа. Тэгээд жишээ болгохоор тэр хамгийн адагт байгаа надад Есүс төгс төвчээр эхлээд надаар дамжуул ингэж харуулсан юм а гэж хэлж байна. Тэгээд үүнийхээ төлөө Паул бурханд хүндэтгэл ба алдрыг өргөж байна тий. Үл мөхөх, үл үзэгдэх, цор ганц мөнхийн хаан, цор ганц бурхан мөнхийн хаан энэ хүндэтгэл ба алдрыг өргөж байна. За тэгэхээр энэ цаг үе бид нэр санаанд дуусч явъя гэж өнөөдөр уриалгасан юм а эхнийх нь. Хоёрдугаарт нь одоо өнөөдрийн миний одоо гол төвлөрөхийг хүсэж байгаа ишлэл бол 19 дэх ишлэл байгаа. 18 19 дэх ишлэлтийн дундаас 19 дэх ишлэл байгаа. За тэгээд итгэл ба мэс чанарын тухай ярьж байгаа тийм. Нөгөө дас зурснаар нь эрүүл ухамсар гэдэг үг төр хоошоо тавьчих. Яг би хашлтын ташид зураасан ард эрүүл ухамсар гэдэг үгийг тавьсан байгаа. Тэгээд нөгөө илүү нөгөө дасаад баригдах үүднээс нь мэс чанар гэдгээр би илүү яриад явъя. За итгэл үнэмшил гэдэг бол хүнд төрлөхөөс өгөгддөг зүйл байгаа. Түрүү ярьсан нөгөө Саул байсан үеэр бүгдээрээ санацгаая гэж хэлсэн шүү дээ. Тэр бид нэр яг юунд итгэж үнэмшиж явж ирсэн бэ? За магадгүй аав ээж маань биднэрт өвлүүлж үлдээсэн тэр буддын шашин байна уу, бөө байна уу, юу байна те. За манай монголчууд ер нь дэлхийд даяар зөндөө байгаа л да. Элдв мухар сүсгүүд байдаг тийм үү? За та нар тухайн үед мөрдөө дагаад ингээд магадгүй тэрнээс айж имээгээд явж исэн, бэмбэгнээд явж исэн мухар сүсгүүнүүд бас санаарай тий. Тэгэхээр хүнд бол ямар нэг юм итгэл үнэмшлүүд байдаг. Итгэл үнэмшлүүд нь биднийг ямар нэгэн үйлдэл рүү заавал хөтлж яадаг. Тэгээд тэр итгэл үнэмшлүүд бид нарыг тэгэхээр нөгөө нэг юунд итгэж гин гэдэг маань бид нарыг ямар үйлдэл хийлгэхэд хүрдэг вэ гэдэг ийм зүйл байгаа даа. За нөгөө талаас мэс чанар бас бурхнаас биднэрт өгөгддөг. За тэгээ Ром 2 дугаар бүлгээс бүгдээр харъя энэ дээр. Ром 2 дугаар бүлэг дээр бус үндэснүүдэд хууль заавар өгөгдөөгүй идэж төрлөх зөнгөөрөө хуулийг сахивал тэрэнд тэдэнд хууль болдгоо гэж. Төрлөх зөнгөөр буюу бидний дотор тэр
Мөс чанар Бурхны сайн ба муугийн тэр хэмжүүр мэдрэгч гэх юм уу тэр зүйл өгөгдсөн байдаг. Хуулийн шаардлагын үс нь тэдний бодол санаанд бичигдсэн байдгаа гэж хэлж байна. Тэд үгээр байдгийг тэд үгээр харуулж зогсохгүй ухамсарна. Одоо шинэ орчуулган дээр ухамсарна гэсэн байна тий. Хуучин орчуулган дээр мөс чанар нь үүнийг баталж бодол санаа нэг нэгнээ буруутгадаг эсвэл өмгөөлдөг ажээ. Зөвхөн хин нэг хөндлөнгийн үнийг буруутгах буюу өмгөөлөхөөс гадна өөрөө өөрийгөө буруутгадаг бас өмгөөлдөг тийм үү. Тэгэхээр мөс чанар итгэл үнэмшил айл аль нь биднэрт Бурханаас ингээ өгөгдсөн байна. Тэгээд ёс зүй гэдэг ойлголт байдаг. Тэгээ мараал ёс зүй гэдэг ойлголт байдаг. Энэ мараал хүн ер нь юуг баримжаалж баримталж явах хэрэгтэй юм бэ? Юу сайн, юуг муу гэж үзэх, юуг шудраг биш гэж үзэх юм. Юуг одоо ёс бус зүйл, юуг зөвхт зүйл гэж үзэх юм бэ гэдэг. Энэ мэдрэгч, энэ луужин, энэ одоо чиг баримжаа бол энэ мөс чанарт байдаг байна. Тэрийг давах юм бол энэ бол улаан шугам давах гэж байна гэдэг тохиог биднэрт өгдөг. Тэ аларм одоо нөгөө машинаар ярих юм бол гэрэл хянах дэлгэцэн дээр нөгөө тохио гардаг юм уу? Эсвэл улаан гэрэл анивчт юм уу? Энэ зүйл биднэрт Бурханаас өгөгдсөн ийм зүйл байна. Тэгээд энэ мөс чанарыг мөс чанарын жишээ бий болгоход нөлөөлдөг онцлогуд бас байж болно. Гэхдээ эдгээр заавал тэр хүнд нөлөөлдөг гэсэн үг бас биш гэж бодож байна. Мэдээж за хувийн онцлог байж болно. Одоо хэр тайван хүүхдөө хэр одоо хөдөлгөөнтэй сахилгагүй хүүхдөө гэдэг ч юм уу те. Тэгээд юм нухацтай ханддаг хүүхдөө эсвэл жоохон тийм хийсвэр хөнгөндөө хүүхдөө гэдэг ч юм. Өссөн орчин гэр бүлийн хүмүүжил найз нөхөрлж ирсэн хүмүүсийн тэр хүрээлэл нийлдэг байсан хүүхдүүд гэсэн үг те. За тэгээд гэр бүл үзэн тэр тухайн нийгмийн үнэт зүйлүүд сургууль анги комтол магадгүй багш энэ зүйлүүд бидний тэр мөс чанар гэдэг юмыг бий болгоход хэлбэржин бий болгоход бас нөлөөлдөг. Хүүхд насны шарах гэдэг юм бас ярьдаг болсон байна. Аав ээж маань бид нарыг багт маань одоо ямар байдлаар хандж ирсэн магадгүй сая Паулын чин дээр ярьдлаа мэдхгүйгээсээ болоод хүүхд наснд маань янз бүрийн тийм шарах учруулсан байж магадгүй үл хайхарсан байж магадгүй хүчрхийлсэн байж магадгүй махуудын сэтгэл санааны өөр юу гэдэг хүчрхийлүүлсэн манай гэр стайл гэж яддаг ч юм уу тийм эсвэл чамайг төрүүлсэндээ харамсч чи төрөхгүй байсан дээрээсэн ба гэдэг ч юм уу. Ингээд янз бүрийн юм шархамд үүсгэсэн бидний мөс чанарыг бас хэлбэрчгээд нөлөөлдөг. Тэгээд нийгэм цаг үеиг одоо би бол социализмын зах зугаас амссан тийм хүүхэд байгаа. Социализм үед сайн зүйлүүд бол байсан тий. Одоо нөгөө бид нэр ингээд эерэг зүйлүүдэд дурсаа ярьдаг шүү дээ. Айлууд бие биендээ маш итгэдэг, түлхүүрээ орхидог. Хүүхдүүд ингээ гадуур чөлөөтэй ингээд айж имэх зүйлгүй явдаг тий. Эцэг эхчүүд нь хаяал явдаг. Хүүхдүүд нь баг өөрийнхөө дуртай сайн зөнгөөрөө хүн болцгоосон гадаа тоглож л байдаг. Шөнө харанхуултал тоглож л байдаг гэдэг. За дараас нь намайг одоо 18 9-д нь капитализм гэдэг юм залгасан. Амьдралын төлөө хайр найргүй юм нөгөө талаас уваагүй ч юм уу цэвдэг ийм нэг тэмцэл ийм нэг зэрлэг капитализм гэмээр ийм цаг он жилүүд өнгөрсөн. Энэ үед бас олон хүүхдүүд орхигдсан аав ээж нөгөө 8 ганцанд явд юм ингээд. Тэгээд энэ цаг үеийг монголчууд туулсан. Тэгээд одоо бид нар энэ нөгөө нэг дээр байгаа төр засгийнх нэг муулахтаа хилдэг нэг үг байгаа шүү дээ. Өсгий хөлн гэдэг. Тэгэхээр одоо ингээд багада маш хөлссөн, магадаа маш их дутаж гутсан ингээд энэ хүмүүсийн үнэт зүйл одоо мөс чанар нь хэр гимтсэн сэвцэн тэдний эрхэмлэх чиг баримжаа нь юу болж хуурсан бэ гэдэг тэр зүйлүүд бас нөлөөлөд байгаа. Одоо мөнгө бол бүхнийг шийдэх юм байна. Мөнгөтэй байхад бүх юмыг худалдаж авч болох юм байна. Хүнийг ч худалдаж авч болох юм байна. Ямар ч асуудлыг зохицуулж болох юм байна гэдэг ч юм уу тий. За тэгээд уншсан ном үзсэн кино миний хувьд бол энэ бас маш их чухал зүйл байгаа. Миний ертөнцийг үзэх үзэл энэ мөс чанар гэдэг зүйл юу одоо манатлын баатрууд юм бэ? Юу дайсны баатар юм бэ? Энэ зүйлүүдэд нөлөөлсөн юм ба. За тэгээд хүн болгонд энэ мөс чанар гэдэг нь ямар ч гэсэн өгөгддөг байх нэ. Тэгээд энэ мөс чанартайгаа бид нар одоо хэр ойр дотно ажилласан, тэрний үгэнд хэр орж исэн орж байгаагүй. Тэгээд саний хэлж байгаа тэр хэр зөв хэлбэрсэн гэдгээс хамаарат бидний энэ мөс чанар одоо хатуурсан уу, дүлээрсэн үү, мэдрэмжгүй болцсон уу тий одоо нэг зүүрлээд ярих юм бол хотынч гэдэг юм уу те ингээд нэг эмзэг хүүхэд ингээд гутлгүй гараад хөдөө
зүлгэн дээр нөгөө янз бүрийн тийм хатуу шороотой ч юм уу дэрс юутай газар ингээ явах юм бол хөл нь өвдөн тийм үү. Тэгээд тэр бол одоо ингээ зөөлөн бүх юм мэдэрж штэ. Яа ч болоо яа юу гэдэг ч юм. Азарган дээр ихчлээ гэдэг ч юм. А нөгөө талаас ингээ зунжангаа ингээ эсвэл байнга хөл нүцгэн гүйдэг хүүхэд гэж бодъё те. Тэгэхээр яг энэ дээр нөгөө нэг тэр хүүхэд нь жоохон сөрөг жишээнд ороод байна. Гэхдээ ингээ бүр ямар ч зүйл мэс чанар ингээд нэг мэдрэхэ болцсон дотроос ингэж дуу хоолой өгөхө болцсон. Наадах чинь буруу чинь улаан шог мэтрэх чинь гэдэг дохио өгдөг юм нь бол ажиллагаа болцсон, буруу ажиллагаатай юм уу эсвэл одоо хатуурсан, унтаа болцсон гэдэг ч юм. За тэгээд энэ мэс чанарууд маань бид нарыг сайн ба муу зүйлүүд байгаа. Нэг талаас бол түрүүний хэлж байгаа нөгөө бид нарыг зогсоох, бид нарыг шийдвэр гаргахаас хойно те чи ингэж болохгүй. Наадах чи арай дими юм шүү. Нөгөө талаас дотроос маань бас бид нарыг цөхрөлд хүргэх, зовоодог, мэрдэг, ялангуяа алдаа гин нүглүүд гаргацсны дараа ийм зүйлүүд байж болох нэ. Тэгээд бид нар Юда мэднэ те Есүсээс урвдаг Юда. Одоо хэн хүнд олдохооргүй тэр хувьцаа тэр хүнд байсан биз дээ. Сонгогдсон 12 элчийн нэг нь хүмүүсийг эдгэж чөтгөрөдөө хөөжсэн. Сайн мэдээ тараажсэн. Яг хажуунаас нь Есүсийг хараад дагалтжсэн. Тэгээд тэр Матай 27 тэр сүүлийн юунуудыг харах юм бол гимгүү үний цуснаас би урснаар би гим нүглдлээ гэдэг тэр нөгөө мэс чанар харамссан гэдэг үг одоо. Өөрөөр хэлбэл мэс чанарын дотроос нь тэр хүнийг ялсан байгаа байхгүй. Тэгээд тэр хүн яасан бэ гэвэл амиа орлсон ба. Тэгээд эхлээд нөгөө мөнгө хариуцдаг гэж мөнгөний үүдэн сулгаалж эхлээд сүлдээ чөтгөрт одоо ингээд энэ өөрийнхөө дотор чөтгөр шүглэх гэх юм аа. Энэ үүрээ засах тухлах боломжийг олгоод тэгээд Есүс орсон юм харсалтай хувьцаа ба. За тэгээд сайн залуудын эргээ ирэх юм бол нөгөө өөрөөгөө шүүдэг, зэмэдлэг, зөвлөдөг тий. Тэгээд бид нарыг хийх гэж байгаа гим нүглээс маань хамгаалахыг хичээдэг. Гарах гэж байгаа шийдвэр сонголтуудаас маань бодол оюуны маань шүүднэ, үг хэлний маань шүүднэ. Бид нар буруу юм хийснээр дараа чи сая ингэдэг чи арай хитэрчж байгаа юм биш үү? Чи тэр хүний тэгж хэлэхгүй байх хэрэгтэй байсан юм биш үү? Чиний саяны энэ гаргасан хаашаа юу вэ гэдэг ч юм уу те өөрөө өөртөө ингээд дотор үнтэйгээ ярьж штэ те. Энэ зэмлэл энэ юмнууд бидний дотроос энэ мэс чанараас бас дохио ятгалга зүйлүүд ирдэг байна. Тэгээд бид нэр мэс чанараа хэр их одоо энэ зөв доолоонуудыг хэр их одоо дарах гэж үзнэ. Гим нүглээ хэр их зөвтгөх гэж үзнэ. Өөрийгөө тайвшруулах гэж одоо хуурах гэж үзнэ. Энэ зүйлүүд нь бид нэрийг мэс чанарын хувьд дороотоход, хатуурахад түрүүний хэлдгээр тэр юм мэдрэхэ болгоод хүргэдэг. Пилатын жишээ бас саний. Пилат болохоор Есүс уул нэг зүү юм асуугаад байгаа юм шиг те. Тэр ард уул нь энэ хүн гим нүгэл үлдэг хүн байна гэж. Үнэн гэж юу вэ гэж асуудаг ч юм уу те. Тэгээд тэр Есүс бол гим байхгүй гэдэг мэдээд байгаа хэрнээ. Тэгээд сүулдэ буулт хийгээд за би энэ өөрийгөө тайвшруулахын тулд тэр гараа угаагаад ямар ч гэсэн би энэ хүний буруу. Нөгөөдөл ч гэсэн бидний дээр наад хүний чинь үр хүүхдийн маань дээр наад хүний чинь цус байгээ гэдэг хашгираад байдаг. Ийм зүйл байна. Тэгээд мэс чанар гэдэг бол ингээд одоо бид нар нэг хоошоогоо дөрвдөр бүлэг дээр харах юм бол мэс чанараа хуухлуулах гэж үг байгаа. Шинэ орчуулган дээр бас хуухлуулах гэдэг үг байхгүй лээ. Тэгэхээр энэ мэс чанарыг ингээд янз бүрийн байдлаар сайн мэс чанар, цэвэр мэс чанар байна. Бас мэс чанараа хуухлуулах бузар мэс чанар гэдэг ч юм уу. Иймэрхүү ойлголт юмуд байдаг бахнэ. Тэгээд энэ мэс чанар маань бид нарыг сэтгэл готлорол дарамтад орох, нойргуудад хүргэх, бие махбодын үед сэтгэл нь өвдөд тэрийгээ дагаад бие нь өвдөж эхлэхтэй. Эмийн өвчнөд орох, магадгүй бүр амиа орлох. Энэ зүйлүүд рүү ч бас хөтлөх ийм аюултай. Тэгэхээр мэс чанарт сайн зүйлүүд байгаа ч гэсэн бас бүрэн найдаж болохооргүй ийм зүйл байна. Тэгээ оронд нь биднэрт ямар найдварт их сурж өгсөн байг бол хариун сүнс ба бурхны үг өгсөн байна. Тэгэхдээ энэ дээр сайн мэс чанараа сахиа итгэлээ бас сахиа гэдэг энэ зүйлийг хэлсэн ба. Та хэд маань
хуучин орчуулга, ариун библийн орчуулгыг бас хараарай. Тэрэн дээр бас сах гэдэг үг байгаа. Энэ дээр бол одоо бай, итгэлтэй бай, юул ухамсартай бай гэж хэлсэн байна тийм. Тэгэхээр энэ итгэвч болоод энэ мэс чанар гэдэг ойлголт биднэрт хамаагүй болчих уу гэвэл үгүй байна гэдгийг бид нараас эндээс харж болох нэ. Тэгээд мэс чанараа итгэлээ орхихоос өмнө энэ мэс чанар гэдэг юм бид нэр эхлээд үүсэх төрөлдөр үүсгэн тэ дуу хоолойг нь үүсгчээж өөрөөр хэлбэл дарааллын үед эхлээд мэс чанараа дуугийн дараа нь үүсгэн дотроос ятгах байгаа юм ямар ядаргаатай юм бэ гэдэг ч юм уу тэ өөр юмар орлуулах гэж оролддог юм өөр нэг ямар нэг юмар дарах гэж оролддог юм магадгүй арх тарс юу гэдэг юм өөр ямар нэг юмар тэр дуу хоолойг чимээг болгох гэж оролдоод тэгээд яванда итгэлээ орхих гэдэг ийм аюултай зүйл рүү хэлбэх аюултай. Тэгээд энэ талаараа анхаарал сэрэмжлүүлүүд бол еврей номдор маш их байдаг. Та хэд маань өнөөдрийн үйл ажиллагаатай холбоотой еврей номын тэр анхааруулга сэрэмжлүүлүүд дүүрэн байгаа. Тэрийг бас уншиж үзээрэй гэж яаж юм. Тэгээд бид нар мэс чанараа яаж бохирдуулдаг вэ гэхээр үннийг мэдээд байгаа хэрнээ түүнийхээ эсрэг үйлддэг гим нүглүүдэд дандаа ингээ хаацалж зөвтгдөг те гимшгийн оронд за яа бүх хүмүүс тэгдэг үстэй гэдэг ч юм уу. За яа ганц удаа гэдэг ч юм уу. Тэгээд янз бүрийн өөрийнхөө тэр байгаа байдлыг зөвтгөх юмнуудыг шүүрж авна. Магадгүй таалагдах номлол байвал таалагдах зүйл байвал тэр энэ пастор энэ одоо урсгал чиглэл энийг болно гэдэг юм биш шүү. Одоо тэр урсгал чиглэл нь юу гэдэг нь те мөнгө эд хөрөнгө бол бурхнаас өгөгддөг юм аа гэдэг ч одоо нөгөө манай баяр зарал пастрын байнга хэлээддэг тэр нэг юу байгаа шүү дээ те нэг итгэлтэй сайн гоох юм бол одоо итгэвч хүн эрүүл байна, итгэвч хүн бол маш хангалуун чинэлэг байна энэ төр гэсэн тийм нэг гаж урсгал байдаг гэдэг. Тэгээд тиймэрхүү юмнууд айгүй ингээд чихэн татагддаг. Тэгээд итгэвч хүн бол ер нь тэгэл ямар ч амьдрал нь асуудалгүй байх хэрэгтэй байна гэдэг ийм ойлголттой байх вэ. Тэгээд нөгөө дуул ургуу байгаа байдлаа нөгөө зөвтгөх юмнуудыг хаагаад байдаг. Бурхан ч хайр гэж үздэй. Бурхан дөнгөсөө уншлаа шүү дээ өршөөлийг хүртээдэг гэж юм биш үү. Хамгийн адгийн гим нүглэхнийг ч гэсэн уучж өршөөдөг гэдэг юм биш үү гэд. Тийм зөв. Тэгвэл тэр гим нүглүүдийн төлөө бид нэг нэгдүгээр явахан дээр хэлснээр Бурханы өмнө эхлээд улаах хэрэгтэй, гимших хэрэгтэй. Бид нэр итгэж болонгуудаа ямар ч гим үлдэхгүй төгс амьдрчдаггүй те бид нэр өдөр өөр хадаж бүдэрж яадаг. Итгэж болохоос өмнөх амьдралаас харин бидний гол ялгаатай зүйл нь хэрвээ хүсвэл бид нэр ямар ч гим нүглийг ялах боолчлоос нь чөлөөлөгдөх тэр хүч биднэрт Бурханаас ирэх тэр боломжтой байгаа. Тэгэхээр бидний зүгээс Бурханы тэр хүчийг авах уу? Тэр Бурханы хүчээ нийлүүлэх үү? Тэр гим нүглийг би үзий ядах уу? Гимээс ирэхийг хүсэж байна. Би тэр гим нүглийг үнэхээр гим гэж ноцтой тооцох уугүй юу гэдэг тэр асуудал байгаа. Тэгэхээр тэрийг үүсгээд яваад байвал бид нэр одоо энэ бүлэг ишлэлээр гарч байгаа шиг итгэлийн үед бид нэр сүрсэн хөлөг онгоц болох аюултай байх нэ. Тэгээд өөр хэлбэл одоо түрүүн ахаад хэлээ те дүлий өөрийгөө ямагт хамгаалдаг, бусдыг буруутгадаг, хатуурсан ийм зүйл болох аюултай. Тэгээд ийм болохын тулд бид нэр яах ёстой вэ гэвэл спорт дээр нэг ийм хэлдэг байдаг нэг хамгийн сайн хамгаалалт бол довтлогоо гэж хэлдэг тийм. Тэгэхээр бид нэр хамгаалал яа эндээс сата эндээс махан бэ юу гэдэг чинь тийм. Энэ ертөнц ингээл энэ цаг үе уруу татлага ямар их юм бэ гэдэг. Миний төрлөх мөн чанар сул талууд хамгаалал байхаар бид нэр сөрөг довтлогоо их хэрэгтэй байх нэ. Гим үлдэх юм бол тэр дайруу гимшиж Бурханы өмнө нэгдүгээр явахан дээр хэлснээр тийм. Дуулууртай байхыг гимшиг хойш тавихгүй байхаар тэгээд Бурхантай байнга нэг би одоо сая ингэчлээ гэдэг юмнуудаа нөгөө эхнэр нөхөр хоёр жишээ нь нар мантахаас өмнө эвлэр гэдэг чинь яг тэр зарчмаар дорн төр уучраа болоод Бурханы өмнө гимшээд явах хэрэгтэй. Тэгээ өөрийгөө зөвтгдөг, өөрийгөө өрөвддөг
гим нүглүүдэд хаацалдаг. Тэр хүн чинь өөрөө эхэлж үтсэн. Тэр хүний бурууд хэрэг тэр тгийг бол гэдэг ч юм. Нөхцөл байдал юм байхад би өөр яах юм гэдэг ч юм. Энэ зүйлүүдээ бас хожид тийшээ тавих хэрэгтэй байх нэ. Бус хүмүүстэй харьцуулахаа болох хэрэгтэй байх нэ. Энэ одоо гим нүгэл үлдчихэд ингээм амьдрал нь цэцэглээд явж л байна. Бурханаас ямар ч хийтгэл авсан юм алга байна гэдэг ч юм уу тийм. Энэ зүйлүүдээс энэ зүйлүүдийг мөрдөж явах нь хэрэгтэй байх нэ. Тэгээд сэтгэл хөдлөл мэдрэмжиндээ захирдахаас илүү бурхандны үгэнд бурханд заа гэж хэлэх дуулууртай байх. Ариун сүнс ба бурхны үгэнд заа гэж хэлэх. Тэгээд бусдаас нэг үг сонсч чаддаг хүн чаддгүй хүн гэж байдаг те. Тэгээ нэг хүмүүсээс янз бүрийн одоо чи ингэж байгаа юм биш үү, тэгж байгаа юм биш үү өргөж өөдөөс нэг өрүүлцдэг, бие өмөрдөг ч гэдэг юм аа. Ийм зүйл хэрэг биднэрт байгаа бол тэрийг өөрчлөхийг бурханаас түрүү хэлсэн бурханаас хүч гуйх юм бол хүслийг гуйх юм бол бидний дотор хүчийг өгдөг нь хүслийг өдөөдөг нь бурхан өөр юм аа гэж хэлсэн. Бурханы хүслийн дагуу амьдрах. Тэгэхээр тэрийг бид нэр өөрсдөө хамгаална бурханаас гуйх хэрэгтэй байх нэ. Тэгээд бид нэр сайн мэс чанараас сахиж хамгаалж чадах нэ. Тэгээд бурханы өмнө илүү даруй байх тий. Тэгээд бардам зам бол би болж ин би гайгүй байна гэдэг тэр зүйл бол бидний мэс чанарын гол байсан ба. Магадгүй нөгөө нэг за дэрэг орхи. За тэгээд тэгэхээр энэ итгэлж бай, мэс чанарч бай нөгөө итгэлийн үед сүрс өвлөг онгоцох гэдэг байгаа. Энэ зүйл бол нэг өдрийн дотор гинт болцдог зүйл биш. Тэ? За би өнөөдөр итгэлээ орхилоо. За би өнөөдөр сайн мэс чанараас ахихаа боллоо шиг гэдэг зүйл биш. Бид нэр аажмаар нөгөө нэг энэ зүйлд байрт суурь тавьж өгөөд тэр нь бид нарыг явахнаар дотроос маань идээд байр суурь эзлээд явж байгаад нөгөө ингээл жоохон захлаал итгэлийн ахын дүүснээрээс цуглаан дээр яригж байгаа зүйлүүд нэг сонин онц биш болоод гэдэг ч юм уу тийм. Ингэж явж байгаа нэг мэтгэд тэгээд яваад ийм зүйл байдаг байна. Эсвэл гим нүгэл байр суурь тавьсаар нөгөө өмнөд пупа гэдэг бурханы амар айж ичиж гимшдэг байсан юмнуудаа бүр хээв нэг үлддэг болох гэдэг ч юм уу. Тэгээ нэг мэдрэгч унтрахыг хэлж байгаа тийм мэдрэгч эсвэл мэдрэхээ болохыг. За түрүү хэлснээр бид нэр огт гим нүгэлгүй амьдарч чадахгүй итгэж бид нэр алхам тутамдаа л бүдэрч байгаа. Тэгэхдээ гим нүгэлтэй тэр эвийн гэрээ хийх яад ингэж тэ өөгшүүлэх толгойг нийлэх өөртөө зөвшөөрөх энэ зүйл бидний дотор байх ёсгүй байх нэ. За тэгээд энэ нөгөө итгэлийн үед сүрсэн хөлөн онгоц болоход хүргэдэг бас нэг гол шалтгаан болохоор нөгөө бурханд сэтгэл гонсох, бурханд сэтгэл дундуур болох гэдэг нэг ийм ойлголт байгаа. Магадгүй итгэхээс өмнө эсвэл итгэснийхаа дараа ч юм уу явж байгаад за би бурханд итгэчих юм бол миний амьдралд ийм өөрчлөлт гарах юм байна. Эерэг өөрчлөлтүүд гарах юм байна. Ийм миний амьдралд хэцүү зүйлүүд ингээд миний амьдралаас авахдах юм байна. Шийдэгдэх юм байна гэдэг хүлээлт байж исэн бол тэр асуудлууд авахдахгүй байх. Тэр асуудлууд хэвээр үргэлжилсээр байх тий. Магадгүй бүр дээрээс нь нэмээд янз бүрийн махан бие өвдөл зовлт юм уу. Ойр дотны хүмүүсийн гэр бүлийн амьдралын асуудал, харилцааны асуудлууд, мөнгө санхүү үр зүйлийн асуудлууд гэдэг ч юм уу. Тийм юмнууд явах үед хүмүүс нөгөө хүлээлтэнд нь хүрэхгүй шүү дээ бурхан. Тэгээд бурханд өөрөө анзаарахгүй ч магадгүй юм аа. Тэр хүн яг барьж ав би энэ бурханд сэтгэл дундуур байгаад байна гэдэг барьж авч чадахгүй ч гэж магадгүй. Гэхдээ түрүүний хэлдгээр захлаал, холдоол, хүндэрөөл, цуглаанд ирэх давтамж нь холдоол, итгэлийн ахын дүүснэр нөхрөлөөс цухтаал. Тэгээд цаад уг шалтгаан тийм байх магадaltaй. Тэгээ бурхан бид нарыг тийм нөгөө ямар ч зовлон бэрхшээлгүй амьдралаар амьдруулна гэж хэлээгүй. Харин юу гэж хэлсэн бэ гэхээр нэгдүгээр чиний дааж чадах хэмжээгээр тэр сорилт бэрхшээлүүдийг өгнө. Тэгээд тэр сорилт бэрхшээлүүдээс гарах арга зам хүчийг өгнө. Би чамтай үргэлж хамт байх болно.
Тэр өвдөлтүүдээр дамжуулаад Бурхны сонирхож байгаа юм болохоор бидний дотор хүнийг өөрчлөх байгаа. Тэрнээс хүний төрлөх мөн чанар бол яг энэ би нэг дээврийн номлол дээр нэг өргөстэй зөвлөдсөн тий. Өргөс орчхоор ингээд нэг тавгүй болдог шүү дээ. Би энэ өргөсийг хурдаа аваад өгөөч гэд. Тэр өргөс одоо Паулын тэр нэг залбирлаас байгаа шүү дээ. Тэр өргөс авахдахгүй хурдаа авахыг бидний төрлөх махбод ингээд хүсээд байгаа. Бурхны сонирхол хүсэл болохоор бид нарыг магадгүй тэр өргөс байхгүй бол гарахгүй өөрчлөлт байгаа учраас тэр өргөсөөр дамжуулаад бид нарыг даруй болгох, өөрчлөх, гэмшил рүү хөтлөх гэдэг ч юм уу те. Бидний дотор тэр дотор хүний маань өөрчлөх, тэр нь магадгүй өөр хүмүүс сайн мэдээ хэлэх, Бурхны гэрлийг хүмүүст харуулах, гэр бүлийн маань хүмүүсийг Бурхан руу авчрах. Тэр бидний доторх тэр гэрэл өөрчлөлт рүү хөтлөхөд хэрэгтэй тийм багж түлхүүр одоо юу юм хэрэгсэл тийм зүйл байж болно. Тэгэхээр энэ Бурханд сэтгэл гонсоох гэдэг энэ зүйл бол төрөний хэлдгээр тэр итгэлийн хувьд сүрсэн хүлэг онгоц мэт болох энэ зүйлээр бас хөтлөх аюултай. Бас нэг зүйл нь болохоор тэгээ нөгөө Бурхан бол бэр тишээ гэж хэлдэг шүү дээ тий. Тэгээд нөгөө Бурхан бол бид нэр юу хийсэн болгоныг биелүүлээл хэрэгтэй үед маань гарч ирж асуудлуудыг шийдчихэд эсвэл надад миний амьдрмаар байгаа тэр амьдралын хэв маягт хэрэгтэй байгаа тэр мөнгө санхүү юу гэдэг те би тэд насламаар байна тэгж амьдрмаар байна санхүүгийн эрхчлөөтэй баймаар байна ийм хүнтэй сумаар байна ийм хүүхдүүдтэй болмоор байна хүүхдүүд маань ингээд бас төгстэй бүх юм төгс бүх амьдрал нь дэлхийн амьдрал ингээд төгс гой байх гэдэг ч юм уу ийм нэг болцлоод ингээд жагсаалт хүслийн жагсаалт бичсэн за энийг ингээд биелүүлж чадахгүй та бүхнийг чадна гэсэн та надад хайртай гэсэн гэдэг ч юм. Энэ хүлээлт бидний дотор бас өөрсдөд маань анзаарахдаггүй байх үе. Тэгэх юм бол энэ Бурхан сэтгэл гонсоосон хүн бол ингээд итгэлөөд тийм аюулд орох нэ. Нөгөө талаар итгэлийн ахын дүүс нартай бас гомддог тийм үү. За тэгээд гомдоод тэр уураа хинт гаргадаг гэхээр тэр гомдож байгаа хүмүүсийг зөвтгөж байгаа юм биш те. Тэр хүмүүс угаасаа тийх ёсгүй л дээ. Гэхдээ бид нар чинь адилхан хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхээр гим нүгэлтэл хүмүүс байгаа. Тэгэхээр тэр магадгүй тэр цуглааны гишүүн байж магадгүй бүр пастор ахлагч нар нь та нарыг гомдоосон байж магадгүй. Тэр хүмүүсийн асуудал тусдаа Бурхан тэр хоёр хүний хоорондын асуудал байхгүй. За тэр хүн буруу юм иччээ таныг үнэхээр мохоо гомдооч шудрах усаар гомдоочч та өстө мохоо одоо тэндээс шархааслаа хохирлоо гэж бодъё. Тэгвэл тэрнээс болж итгэлээ орох гэж үү. Тэрнээс болж Бурханаас сурдаг гэж үү. Тэгээд би биенээ уучлах гэдэг юмыг Бурхан маш их хэлсэн байгаа шүү дээ. Тэгээд бид нэр нөгөө сургаалт зөвлөлд байгаа. Нөгөө өөрсдийнхөө дааж давшгүй өнөөдрийн ишлэлтэй холбоотой ярихад бид нэр дааж давшгүй хизээч төлж чадахгүй байсан. Тэр өөрөө төлөвлөчээд бидэнд жоохон өртөө хүмүүсийг уучлахад маш хэцүү байгаад байдаг тийм. Тэгээ би нэг тийм нэг сайхан нэг тийм аюу сонсч байсан л да тоо. Тэр хүн хизээч дийлж чадахгүй байгаа өөр нь орчин үеийн шилжүүлэх юм бол $600 сая гинэ. 10,000 талант илүү тийм. Тэгэхээр $600 сая хүн байна уу энд. Тэгэхээр бид нэр хүний бүрт байсан тэр их гим нүглээ бидний хизээч өөрсдөө төлж дийлэхгүйсэн тэр өөрийг Бурхан ингээ уучлалчаад байгаа шүү дээ. Тэгээд биднэрт нэг $1,000-ийн $500 өртөө өгнө гэдэг бол уучлалч ял та. Тэгэхээр итгэлийн ахын дүүс нарт гомдсон бол уучлж чадахгүй байв хэцүү байвал тэрийг Бурханд өргөөр өтгөө хэлсэн дээ. Бурхан боломжгүй зүйл гэж байхгүй. Бидний дотроос тэр хүнийг уучлах, тэр хүний төлөө хайр төрөх тэр юмыг Бурхан төрүүлж чаднаа. Тэгээд ариун сүнс ба энэ мэс чанар гэдэг хоёр зүйлийн ялгааны талаар бас жоохон хэлье. За ариун сүнс бол зөвхөн итгэгчнэрт байгаа, мэс чанар гэдэг бол бүх хүмүүст байгаа. Тэгээд мэс чанарын гол зорилго нь бол түрүүний хэлсэн ёс зүйн марааллын талаар хүнд ингээд чиг баримж өгөх зорилттой. Ариун сүнс болохоор бид нарыг сүнсний хувьд хөтлөн дагуулах, бид нарыг Бурхны
хүслийн төлөвлөгөөний дагуу хэлбэржүүлэх, өөрчлөх тэр гол үүрэг хороол байгаа. За тэгээд мэс чанар бол бид нарыг юу сайн, юу зөв, юу буруу гэдэг тэр нэг луужин болж яддаг бол ариун сүнс болохоор бид нарыг үнэн рүү хөтлж яадаг. Тэгээд бид нарыг гимээс чөлөөлөхийг хүсэж яадаг. Бид нарыг Христ Есүстэй улам адилхан болохыг хүсэж яадаг. Мэс чанар бол түрээсэн бүрэн найдаж болохооргүй, заримдаа бохирддаг, заримдаа яадаг тийм зүйл бол өсчтөл яаж хэлбэрчснээс хамаарна. Тэгэхээр тэр бол ингээд нэг жоохон сайн байж болно, нэлээд сайн байж болно, бас нэлээд муу ажилдаг мэс чанартай хүн байж болно тийм. Энэ бол хүний мөсгөө хүн гэж хүмүүсийг бас зөндөө хэлдэг шүү дээ. Ариун сүнс бол бүрэн найдаж болох төгс тэр зүйл байна. Мэс чанар биднийг ер нь буруутгах нь их байдаг бол ариун сүнс биднэрт гимшлийг найдварын хамт өгдөг. Тэгээд үр дагавар нь ямар байдаг вэхээр өөрийгөө мэс чанар нь буруутай мэдрэмж байдаг. Эсвэл нэг мэс чанар бас цэвэрхэн байж болно шүү дээ. За би ямар ч за ийм хохирол амслаа, ийм шийдвэр гаргаад. Гэхдээ миний орсоор нэг зато соус чиста гэж өгдөг байхгүй нөө. Гэхдээ миний мэс чанар ямар ч гэсэн цэвэрхээ. Хүмүүсийг нүүр бардам харж чадна. Би одоо төр засгийн ажлаа надад авилга авах тэр хүмүүсийн яг замаар замнах боломж байсан. Гэхдээ би тэр замаар замнаагүй. Тэгээд ажлаасаа босгоцсон байж болно тийм. Эсвэл их мэдлэлт хүрээгүй байж болно. Гэхдээ миний мэс чанар цэвэрхэн. За тэгээд ариун сүнс болохоор бидний гимшил ба бидний нөгөө Ром ном дээр хэлсэн байдаг тэр өөрчлөлт рүү Ром 12 дугаар бүлэг дээр тэр өөрчлөлт рүү хөтэлдэг байна. Тэгээд ариун сүнс бид нарыг Бурхны үгээр буюу Библиэр ингээ хөтлөн дагуулдаг. Одоо нэг хөлөг онгоцтой ярих юм бол одоо бид нарыг тийшээ яв, тэр зүг рүү яваа гэдэг тэр зүйлийг чиглүүлээд байгаа гэсэн үг тийм. Мэс чанар болохоор юмыг болох үед танд нэг хариу үйлдэл үзүүлж ингэж явдаг. Ийм зүйл байна. За тэгэхээр эндээс юу гэж уриалах гэдэг нь гэхээр өнөөдрийн энэ бол бодит аюул байна гэдгийг хэлсэн байна тийм. Тэгээд энд одоо бид нар түрүүний хэлснээр мэс чанараа бас орчиж болохгүй мэс чанар сайн юмуд байгаа. Тэгэхдээ мэс чанар дээр нэмэх нь итгэлээ бас хэрэгтэй байх нэ. Ариун сүнсэнд илүү сонсдог дуулууртай байх нь бидний хийх зүйл байна. Тэгээд нөгөө нэг юугаа тавьсан бэ юм. Энд нэг юм зүйрлэл олж тавьсан юм аа. Тэгээд энэ дээр холбоотой бас нэг юм хэлэхэд нөгөө сайн тэмцлэр тэмцээсэ гэж нэг үг байгаа. Одоо орчин үед ингээд юм сошиал дээр нэг сэвнэ гэж үг гараад байна л та. Тэгээд юу гэж хэлэх гэдэг юм гэхээр Тимотед ямар хэцүү тэмцэл хүлээж байгааг нь Паул мэдчихсэн. Эрүүл сургаал, эрүүл үгийг хүмүүст хүрэхэд маш хэцүү болдог. Тэр хүмүүс нь ихэнхдээ цөөнх болдог. Тийм цаг үед те. Хүмүүс бүр ингээд ихэнх нь тэр нөгөө нэг гаж буруу одоо нөгөө хуйлдааны онолд идэх юм. Ийм нэг дандаа нэг тийм хит юу юмнуудыг ингээд хөөж явдаг. Эрүүл үг хүмүүсийн чихэн наалтахаа болцсон ийм үед одоо энэ эрүүл сургаал руу Тимотиг чи очиж за сурах гэж хэлээд байна шүү дээ. Тэгээд энэ тэмцэл гэдэг үгээр хэлээд байна гэдэг нь чамд хэцүү байх болно. Тэр одоо чуулганд ингээд буруу сургаал эрүүл биш сургаалыг дагсан хүмүүс их байх болно. Эрүүл сургаал ийм багш нарын тодрох үе их болно гэж. Тэгвэл чи энэ тэмцлэр ямар ч тэмцээрээ гэдгийг хэлсэн байна. За тэгээд тэнцээ нэг сатан тушаасан гэдэг үг байгаа. Сатан тушаасан гэдэг үг бидний нэг эсийн бүлгээр үзэж байгаа 1-р Коринтоос байгаа тийм. Тэгээд Паул бас хэрэгэлдэг байсан үг. Тэгээд энэ болохоор ерөнхийдөө чуулганаас хөөгөөд Бурхны хамгаалалт тэрүүний дээр байхаа болсон гэсэн авагдсан гэсэн үг тийм. Тэгэхээр одоо сатантай нэг эсрэг нэг чинь ингээ үлдтээ. Тэгээд магадгүй 1-р Коринтоор хэлсэн. Магадгүй хэрэг тэр сатантай үлдээд тэр нөгөө гимшвэл Бурхан руу эргээд ирж магадгүй гэдэг зүйлийг хэлдэг шүү дээ. Тэгэхээр Бурхны хамгаалтыг аваад
За энэ тэр муу сүнстэй нүүр тулдаад хаа өрхийн үзий даа л гэдгийг энэ юмыг хэлж байгаа. Гэхдээ энэ нөхцөл байдал ч гэсэн бас боломж тэр хүмүүс байна. За энэ зүйлүүдийг та бүхэндээ хуваалцсан юм аа. За тэгээд дахиад сануулхад бид нэр Саул байсан үеэ саная. Тэгээд энэ Саул байсан гэдэгтэй холбоотой бас нэг зүйл надад бодогдож ирсэн нэ. Мэдгүй байх үедээ тэр хүүхдтэд янз бүрийн шарх учруулсан эцэг эхчүүдийн дахь ирсэн бас нэг үр хүндсэн эмэгтэйчүүд байж болно тийм үү. Тэгээд одоо амьдрал хэцүү байна, боломжгүй байна. Одоо өөр юу гэдэг чи би хүсээгүй хүнээсээ хүүхдтэй болчлоо юу гэдэг ингээд янз бүрийн шалтгаанаар ингээд үр хөндөлсөн байж магадгүй. Тэгээд тэрнийхээ төлөө бас өөрийгөө ингээд ялдаг, буруутгадаг бол тэр гэмий чинь ч гэсэн бурхан. Одоо өөрөөр хэлбэл халуурчин гэсэн үг шүү дээ. Тэр гэмийг ч гэсэн бурхан уучлж өршөөсөн байгаа. Тэгэхээр тэрний төлөө өөрийгөө ялах хэрэггүй. Гэхдээ тэр гэмийг маань ч гэсэн бурхан уучлсан шүү дээ гэдэг тэр талархал бидний дотор бас илүү байх хэрэгтэй байх нэ. Тэгээд тэр мэс чанартай холбоотой бас нэг юм хэлэх гэж байгаа нэг мэс чанарын талд сонголт хийх үед бид нэр золиос хохирол амсах. Түрүүний би нэг хальт дурдаад өнгөрсөн тий. Тал бас байдаг. Тэгээ хиний тал зогсох вэ? Одоо би шудраг усаар нэг халагдах гэдэг юм. Шудраг усаар загнуулаад хилмигдэж байгаа нэг ажилтнаа өмөөрөөд удирдлага болон хамт олон тэднэр нь олонх байж болно тийм удирдлага. Тэгээ 97 чи одоо энэ нэг ямиг хамгаалах гэдэг юм уу гэд кино мэнэнд гардаг штэ. Тийм би хамгаална гэж зогсоод ажлаасаа халагддаг ч гэсэн одоо ингээд нүд үзүүрлэгдэх тийм юм байж болно тийм үү. Эсвэл өсөж дэвших боломж алдаж болно. Агар ажлаасаа ч халагдаж болно. Гэх мэтээр заримдаа бид нэр мэс чанарын талд сонголт хийх юм бол хохирол амсах тал байдаг. Гэхдээ энэ бол сайн зовлон гэх юм аа тийм. Ямар ч байсан буруу талд сонголт хийхгүйгээр зөвийг үйлчлэнийхээ төлөө зовх юм бол тэр хүмүүс ерөөлтэй гэдэг Матай дээр тэр олон нэг тийм хүмүүс ерөөлтэй гэдэг Матай уулан дээр сургаал байгаа шүү дээ 5 дугаар бүлэг. Тэгэхээр энэ бол зөв зүйлийн төлөө зогсоод хохирол амсах бол зүгээрээ. За тэгээд мэс чанараа сахи, итгэлээ сахи. Бид нэрийг бурхантай холбож байгаа цорын ганц зүйл байна. Энэ өршөөл шүү дээ. Агуу өршөөлт холбож байгаа цорын ганц зүйл маань итгэл байгаа шүү дээ, тэ. Эфес 2 дугаар бүлэгтэр хэлсэн байна. Бид нэг сайн мэддэг. Бид нэрийг бардамнуулахгүй тулд өгч юм аа. За хэдүүл харчээ дээр. Бид нэг сайн мэддэг. Эфес 2:8 8-аас 10. Тэгэхээр та нар итгэлээр дамжин хайр нэгүслэр аврагцсан. Аврал нь та нарын гавьяа зүтгэл бишээ. Харин бурхны бэлэг юм аа гэж юм те. Бидний үүсээр биш. Тул хинч сайрхаж чадахгүй. Харин бид Христ Есүстэй нэгдэн сайн үйлсийг хийхин төлөө бүтээгдсэн түүний бүтээлүүд үлээ. Биднийг тийхүү замнуулахаар бурхан урдаас бэлтгэсэн ажээ. Тэгэхээр бид нэр бурхны хайр нэгүслэр аврагцсан. Гэхдээ яаж аврагцсан гэвэл итгэлээр дамжиж аврагцсан гэж байна те. Өөрөөр хэлбэл бурхны дээр агуу нэгүсэлтэй холбоотой цоор ганц юм маань итгэл бидний гэмшил итгэл байгаа. Тэгээд хин нэгэн жишээ нь одоо би сайн байсан, хангалттай зөв байсан учраас бурхан намайг аврах хэрэгтэй байсан. Тэгээд аварч байгаа. Угаасаа их хэвчээсэн зүйлээ гэж хэлэх хинч байхгүй гэж хэлж байна. Бидний тэр үүс дотор бурханы өмнө ингээд бардам зогсох юу ч байхгүй гэдгийг хэлж байгаа. Тэгэхээр энэ итгэлээ бид нэр сахижих хэрэгтэй байх нэ. Бурханы тэр нэгүслээс бид нэрийг бурханы хүүхэд болох, бүх гэм нүглөө уучлуулах, мөнхийн хаанч улсад нь орох. Тэр бүх одоо нэг бурхан түрүү хэлсэн шүү дээ 2 дугаар бүлэгтэр одоо гарах гэж байгаа. Бүх хүн аврагдаас өмнө мэдлэгэр ирээсэй гэдэг тэр боломжийн нээлттэй өгсөн хайртай хүүгээ бидний төлөө явуулаад тэр амиар нь бидний гмийн төлөөсөө төлцсөн. Тэр эрхийг авах тэр одоо мөнхийн улс руу орох эрхийн бичих гэх юм уу билет гэх юм уу. Тэрийг авах эрх нь биднэрт юугаар өгч байгаа итгэлээр өгч байгаа. Тэгэхээр энэ итгэлээ бид нэр хайчих юм бол орчих юм бол сахихгүй бол бидний тэр энэ бурхны нэгүсэлтэй бид нэг хамаагүй хүмүүс болох нэ. Итгэлээ сүрсээ хөлөг онгоцлох нэ. Тэгээд хөлөг онгоц яхаар сүрдэн те жолоо удирдлага атахгүй тэр
хөглөг онгоцыг зөв чиглэл рүү заалахгүй тийм байх юм бол тэгээд тэр онгоц сүрхэн амжиггүй. Тэрнээс тэр онгоц одоо далаагаар ярих юм бол шуурга юу гэдэг те нэг аянга далайн хар салхи мэлх тийм тохиолдоход бурхан бид нартай хамт учраас тэрг бол хөл онгоц манд даваад гарна гэж хэлсэн байна. Яагаад тэр хөл онгоц сүрж болох вэ гэвэл бид нар түрүүний саяны хэлсэн тэр мөс чанар итгэлээ сахихгүйгээр орхих юм бол бидний дотроос тэр ятгах жаад тэр зөөлөн дуулаг даахгүй байх юм бол бид нэр ийм нөхцлөд орхоно гэдгийг та бүхэндээ сануулгыг хүссэн юм аа. За тэгээд бүгд хамтдаа залбирая. Баярлалаа бурхан аваа. Өнөөдрийн үгийн төлөө талархъя. Тэгээд та бидний авралын төлөө хайртай хүүгээ энэ хорвоод хүний биеэр ирүүлж бидний хизээч төлж чадах байсан тэр гмийн төлөөсийг бүх хүн төрлөختний өмнөөс та төлж өгсөн баярлалаа. Тэгээ бид нэр таны хайртай хүүхэд болох энэ эрхийг та биднэрт өгсөн баярлалаа. Бидний таныг мэдэхгүй байхдаа үйлдсэн үү олон тэр бузарг булаа ёс бус гим нүглүүдийг та уурчилж өршөөсөн баярлалаа бурхан. Тэгээ энэ замаар бид нэр тууштайгаар бат цахихад энэ итгэлийн онгоцоо жолооноос нь бат зуурж тантай хамт энэ замаа дуусгахад та туслаарай гэж гуйж байна. Тэгээд салхи шуурхтай үед ч гэсэн танаас урууж няцахгүйгээр тантай хамт тэр бүх зүйлүүдийг давж туулахад та туслаарай гэж гуйж байна. Есүсийн нэрээр талархай. Амен.